энэ автозамын зогсоолыг одоо стандарт гэж юу байх юм? Технологийн шийдэл нь юу байх юм? Хэдээс дээш автомашины багтаамжтай талбайг зогсоол гэж нэрлэх юм. Хэдээс дээш автомашин зогссон газрыг төлбөртэй болгох юм. Ухаалаг зогсоолын асуудлаа одоо анхаарч явахгүй бол алийн болох нэг утас татаад нэг төмөр тавиад одоо Улаанбаатарт чинь нэг хэсэг баахан утас гэж татдаг байсан бол одоо зогсоол нэртэй газар болгон хаалт. Соёлын төвийн артлыг та бүхэн хар. Тавархан машин зогсдог. Тэгээ ордогчгүй, гардагчгүй, нээдэгчгүй. Бүгд нэг хаалт тавьчихсан. Амьтан хүн орж болдгоо төв замаас орон сууцны хотгон руу орохоор хаалт нь байхгүй, тэнд нь хүн байхгүй. Оршин суугчдаас өөр хүн орж болохгүй гэдэг. Хоёр талдаа бөөн төгжрээ болдог. Ирэх тойрох гэл энэ зогсоол бол ерөөсөө бүр замбраагаа алдчихсан. Одоо яаралтай стандартын газар танаа төлөвлөлт зохицуулалтын газар хоёр хамтарч энэ стандарт дүрм журмаа маш богино хугацаанд тодорхой болгож гаргаж ирнэ.